18 дугаар бүлэг. Хал зүзэлцийг гэлээ. Скерти далан дээр овоорсон олны дундуур дагуулынхаа хамтад зүтгэж явах зураан. Зээ хүмүүд минь. Та нар чинь тэгээд найр надмыгэр цугларсан улс юм биз дээ? Орой дээр цэнхэр тэнгэрмэлтэйсэн. Ойшгүй эргэн тойронд ногоорсон аргагүй л нэг сайхан өдөр байна. Ингээд бид хоёр та бүгдийн энэ танин сайхан зугаа цэнгэн цаад их гэж огт хүсэхгүй байна. Бүжиг наадман үргэлжлүүлцгээл те. Та бүхний энэ баярт сонирхогчоор оролцохыг татгалзахгүй байх гэж найдаж байна. Тийм үү? Гэлээ. Тал бүрээс яалаа гэж үлдэс сойрхоцгоовол бид их баярлана гэлцэв. Цугларсан олон санал нэгтэй байгаагаа илэрхийлэн инээж хөхөрлөдөн хөгжилтэйгээр хошигнолдон талбай тийш дахин нүүгэлтсэнд хоёр дарга хойноос нь сугдалдсан хөлөөсөн толгоон хүртэл хоёг дуулгуулсан өөрсдийн сонирхон бөмбөнөрөө дагсан сониуч улсыг дагуулan хөдөллөө. Мармадюк Ведуга нөхдийнхөн хамт хоёр дарган гарч ирсэн газраас холгүй хинтэд тус тусын суудлыг дахин эзэллээ. Хоёр дарга энэ үеэр талбайгаар сэлгүүдсэн зам зууртан таарлцсан охид хөөхнүүдэд сайтан хаян эрээ цэргүй аашилж явлаа. Шилтгэний эзэн урилга заллаггүй гээжтийг хараагүй юм шиг байх нь дээр гэж боджээ. Баг даргын бүдүүлэг тэр асуулт өөр хоорондоо ярьж байсан зарим зүйлийг Мармадюк Ведуга сонссон. Цэдэрлэгт нь ямар хэрэгээр ирснэн өөрсдөө ирж тайлбарлах хүртэл нь анзаарсан шинжгүй байх юм шүү гэж шийджээ. Ингээд бүжиг наадман үргэлжлүүлцгээ гэхэд нь өнгөнгийн тууз намируулан олон хонх жингэнүүлсэн бүжигчид далангийн наад толбайд ялгарн гарч эртний бүжиг наадмын нарийн ширийн хөдөлгөөн уйлдан учир утгыг илэрхийлэн эргэлдэн бүжиглж эхэллээ. Бүжигчдийн хэрхэн бүжиглэж байгааг болон ховц хунар сэлтийг холхноос нь хар зогссон Ахмадын хаан "Тэр психорамэндэ эн чин Робин Гуд жүжигэн бүжиг байна шүү дээ. Үүний чинь би сөөлчшин удаа хаана үзснээ санахгүй байна" гэж дуулдахт нь "Миний хувьд бол жүжигэн үзнээс биш гадаа ингэж бүжиглж байхыг огт үзээгүй юм байна. Үгүй ч тэгээ тэр л жүжигэн маань гэсэн үг болж байна уу да?" гэх дуулдав. Стабс үнэхээр хаанч үзсэн байх юм билээ дээ. Лондоны нөмөр төрж түүний гудамжинд өссөн хүн юм чинь. Ахмад их л юм бодсон янзтай. Арай биш. Тэгтэн дөстэй юм. Ойроос чар цаа ил да гэв. Хоёр дарга төдөлгүй талбайн яг захад эрж зогсон. Өөдөөс нь холгүй асар доогуур сууж байгаа нэртэй тэртээ улсыг огт анзаарсан шинжгүй өмнөрөн бүжиглэн өнгөрч байгаа бүжигчдэд элдэв үг хаян инээж хөхөрч гарлаа. Бүжигчдийн зарим нь мөчөөгөн өглгүй үглээр үзэлцэн тэр дундаа бяцхан Жон Алег гэлэн хоёр эрээ цэргүй гийжтэр элэгдо хийхээс имэж барьж байгаа янзгүй. Эрлхэг зэрэгт Робин буюу Шэрвүүд нутгийн баатараар болж бүжиглэж байгаа хөдхөдүү хар хүү харин огт хайхарсан шинжгүй. Морин зэргийн Ахмадын борхон царайтай гоо үсгэлэнт Мариана бүсгүйн хөдөлгөөн бүрийг цоо ширтгэн холгүй харж байгааг ажаад дургүйн бүр хүрсэн янзтай хорон үгсийн дуулаагүй юм шиг өнгөрүүлж байлаа. Тэгтэл харин жинхэнэ биш дээрэмчний маань зүрхийг нэг зүйл сөрхий эмзэглүүлэх нь тэрэ. Энэ явдал агшин зуурын төдийхөн болж өнгөрчээ. Мариана бүсгүйг бүжгийн уран хөдөлгөөнүүдийн нэгийг уйлдан өмнө санаандгүй очиход Ахмад угсхийн бэлхүүсээр нь тэрэн авч "Гоё байна гоо үсгэлэнт Мариана минь. Анга цангасан муу цэрэгт амттайхан хоёр уруулынхаа шивснээс сорвуулаач" гингүүд царай өхгүйг нь мэдсээр байж нүүрнийхэн халхавчийг сөхөн ховдог аман хоёр уруултанд таснаалдуулах нь тэр. Мариана тасангитсан гараараа нүүрлүн тэнхээ байдгаараа дэлсээд авсан боловч тачаатсангэр инглээ гэж огт тоосон шинжгүй тачхинтал инээж хөхөрч баг даргаас нь өксүүлээд ойр хавьдан зогсож байсан улсын өөрсдөө мөн завхаа зайднууд нь өөгшүүлэн хөхөрлөлөө. Гэтэл бас энэ явдлыг таашаагаагүй тийм ч аятайхан тоглоом наадам нарган гэж бодог уулсч олон байлаа. Энэ тэмдгүүл бузар амтэн наадхан хашраагаад өг. Робин минь наадхан олигтойхон үзүүлээд өгөөч гэсэн дуу хадлаа. Энээлдэж хөхөрлөж байгаа нэг хэсэг байхад зэвүүцсэн уурсантан нүүр царай нь барайсан улс энэ тэмдгүй харагдаж байлаа. Ард олны үлгэр домгийн хайртай баатар болон бүжиглэгч Хархүг хатгаж түлхэх нь ч хэрэг байсангүй.
Хайр сэтгэлд бүсгүйг нь ингэж басамжлан доромжилсонд хар хорн буцалж хагартлан ууралсан хархүү бүжиглэгчдийн дундуур хаг зүсэн шуугаж очин гарт нь байсан ганц зэвсэг нумааран Ахмадын дуулган дундуур байдаг чадлаараа буулгасанд цаадах нь өөрийн ирэхгүй найгсан боловч арай унсангүй. Робин тархин дундуур нь ингэж татанган "Ма, харам хүүхэлдээ минь, бузар муухай хошуу амаан дахиад нэг цар байлга болов. Сайнаа бүр үзэхгүй гэж мэдээрэй" гэж бархирлаа. Багтартлан уурлан баргар царайлсан Ахмад "Хармуу боол. Чаммуугийн цусаар бодоход жадам нь хайран бишсэн бол нэвт сүлбэж орхиод амьдаар чинь шарах юмсан. Ойлггүй хармуу боол. Одоохон миний нүдээс зайлахгүй бол чинь сүнсээ чинь тонлгоно гэж бархирлаа. Ингэнгүүт жадан сух татан хурц зүзүүрийн зоригт Робины цээжинд тулгав. Эргэн тойронд намжин болоод байтал олны дундаас нэг хүн "Наадхыг чинь хашраагаад өгөх хүн өөрөө гараад ирлээ" гэж ашгарав. Хүн болгоны нүүр хомрын асар тийш хандлаа. Тэнд байсан улсын дунд ямар нэгэн болж байгаа харагдсан нь нэг хүн урагшаан гарч хэвгэрүү хар хурдаараа бууж талбайд орж ирлээ. Шервүүдийн шугуйн зоригт дээрэмчин болж тоглож байсан хархүү төөний хоёрыг дуулга болсон дайсан хоёрын хин хинийн сэхэ орж араар тийшин ухрах завдалгүй арваатхан хараагаад хоорондоор нь орлоо. Өөрийнхтэй нь өөр нэг ганжад хаврилдан очигалзуулахад сүрхий дайсантай учирснаа сая мэдсэн морин цэргийн Ахмад толгой дээш өргөн өмнө нь тариачны хувцастай тааруухан нэгмүү хархүү биш, харин хээ угалц хатгсан хантаацтай зэр зэвсэг, эр зориг альж талаараа өөрөөс нь огтхонч дутхааргүй сайхан ир зогсож байгааг харлаа. Энэ хүнийг ингэж хөндлөнгөөс оролцох юм гэж огт бодоогүй байсан улс амтан гайхсандан хөшсөн юм шиг болоод байлаа. Харин төдөлгүй энэ тэндгүүд төөнийг цаашаан шиврэвэр гэлцэж дуулдан хэдэн хүн хар морьтод уухай хэмээн дуу хадаав. Ана хөшсөн юм шиг болоод байсан Ахмад ч сэхэ орлоо. Скерти онгороо сагсуу ичгүүр сонжуургүй амтан ч гэсэн аймхаа болчихор хүн биш байлаа. Ер нь ч тэгээд яг ийм мөчид ямар ч аймхаа хүн эр зэрэг гаргахаас өөр замгүй хэрэг билээ. Ахмад зэгсэн халамцсан байсан хэрн хэдэн зуун хүүхний нүд зэргэн ширтэж байгааг арватхан алхмын цааттайх шорон долон дээрх асар догоорох түүнээс хойш өөрийн огт анзаараагүй юм шиг царайлан зогсоож байсан эхэстэй эцсийн авхаа хүүхнүүд энд юу болж байгааг яриангүй сонирхон харж байгааг мэдж байсан хэрэг бөгөөд энэ олон авхаа хүүхэнд аймхаа холчхор амтан харагдах гэж хүсээгүй нь мэдээж хэрэг. Гэнтхэн ингэж эсрэг хүн бий болсонд биш. Харин хэн ямар хүн болохыг хараад хачин их гайхсан Скерти өмнө нь зогсож байгаа энэ хүн бол өчигдөр дэм буудлын гадаа ард түмний төлөө гэсэн ерөөл дэвшүүлсэн бүдүүн зүрхтэй тэр хүн мөнийг таньжээ. Тэгэж басамжлан доромжилсныг мартаагүй Ахмад өнөөдөр энд ингэж өдөц сөдсөнд нь галзуурсан юм шиг ууралсандаа болоод хэлэн татсан хүн шиг юу ч хэлж чадахгүй хэсэг зогссноо сая нэг хэл орсон юм шиг "Мөн өөдгүй юм уу хар орвогч чи байсан юм уу?" гэлээ. Наад хүн харин хэнэггүй "Урвогч ч вэ, хэн ч вэ тэр хамаагүй. Харин би чамайг эгэлжирийн тогтой томоотой нэр төртэй энэ улсыг элэг барин дайрч доромжилсны чинь хариуд хал зүзэлцээ гэж дуудаж байна. Чиний ингэж увайгүй загнахыг та нарын дураараа дургиж байсан тэр Флоринд чинь юу юм гэхээс биш. Манай энд бол хэрхэвч төвчихгүй. Манай англи охид хүүхнүүдтэй бол хэрхэн яаж хандах харилцах ёстойг би чамд зааж өгье" гэлээ. "Энх та жохом хэнгэгч болоод над зааж сурах гээд байна. Таны бодож байгаа шиг тийм өөдгүй хармуу амтан арайч бишээ. Ахмад Ричард Скертиг гомин. Иймэрхүү аймхаа өлчхөр арга хэрэглэн мултарч юу магадгүй гэж бодож байвал тэр тийм ээ. Таны хувьд нэг бол надтай үзэлцэх, эсвэл энэ улсын өмнө буруугаан бошуухан шиг хүлээж өршөөлгөх хоёрын аль нэг үлдээд байна." Хагартлан ууралсан Ахмад "Өршөөлгөх. Ахмад Скерти би юу дээ? Хачийн болох нэ? Стабс та дуулуу. Та ер нь хэн нэг хүнээс хизээ нэгэн цагт өршөөлгөж байх юм харсан уу?" гэж хашгичхад нь баг дарга нь "Хизээж хараагүй гэдгээ тангаргалъя" гэх дуулдав. Наад хүн үзэлцэхээр зэхэн тэгвэл хогч нь
гэлээ. Тэгтэл харин Марианна охин "Болохгүй гэж дуу алдан гүйж очиод хар мөртийг биерэн халахалж "Ингэж болохгүй. Ийм шударга биш юм гэж яаж байх юм бэ? Энэ хүнтэй хоёуг дуулахтай харин та" гэлээ. Тал талаас нь ч "Ёстой шударга биш юм болно. Юу гэсүгв" гэж орилолдон энэ үеэр хөдөр том биетэй ширүүн хар сахалтай догшин барийн нэг хүн өмнөх улсан хоёр тиш болгон талбайд орж ирээд "Ингэж болохгүй генериг гомин. Ингэж азан үзээд яах вэ? Шударга дулдаанд өөрийг тань дийлэх хүн манай энд байтугай. Англид яарч байхгүй. Харин иймэрхүү янзтайгаар тулдаж хэрхэвч болохгүй. Тэгэхээр ноёнтон Ахмад ган хоёуг дуулгаан тайлг. Тэгж гэмэн шударга хэрэг болно. Тийм биз дээ тамин" гэлээ. Ойр хавьдан байсан улс амамндан "Тэгнэ. Цаадхын хаан хоёуг дуулгыг тайлуул" гэж шаардав. Ийм юм болж байх цуур явж очисон Уолтер Вейдийн "Үнэхээр зөв. Тулдах гэж байгаа хоёр хүн авэдлах нөхцөл болзолтой байх ёстой. Ахмад Скерти, та үүнээс арай зөрөхгүй байгаа биз дээ?" гэсэнд морин цэргийн Ахмад "Миний хувьд энэ тэрхнэр илүү байх огтхон ч хэрэггүй. Энэ хүн яан дураараа болог. Би харин хоёуг дуулга яасан ч тайлахгүй" гэв. Уолтерийн хамт очисон эрчүүдийн нэгний "Тэгвэл тантай тулдах гэж байгаа энэ хүн бас хоёуг дуулахтай байх ёстой доо. Тэгэхээс нааш тулдаан эхлэх ёсгүй" гэхэд олон хүн ам амандан "Ёстой. Үзэлцэх юм бол хоёулаа л хоёуг дуулахтай үзэлцэг" гэлцэн эрчүүдийн нэг баг дарга руу заан "Ийм юм болж байхад энэ эрхэм хоёуг дуулгаан өхөөс татгалзахгүй байлгүй дээ. Тэгээд л бүх юм ёсорон болгон дээр том баг араанч бараг таархаар юм байна" гэв. Стабс яахав гэсэн янзтай Ахмад руугаан хараад ийм үгнээс зөрөх аргагүй ойлгосон түүний "Өгч орх. Өмсвөл өмсөж л байг" гэхтэн "Өмсвөл өмсч л байг л дээ" хэмээн Ахмадынхан хэлснийг давтан хоёуг дуулгаан тайлж эхэллээ. Генри Голдсберт хоёуг дуулга өмсөхт нь туслах хүн мундсангүй. Төдөлгүй баг даргын хоёуг дуулгыг өмссөн тойло болон мөрний халгавчийн торгойж тогтоосон хоёр гартан ган ханцвч хийж хоёр хөлийн халгавчийг ташаавчуудтай холбон зогсож байлаа. Юм болгоно яг л хэмжиж барьж хийсэн юм шиг таарч тохирчээ. Дуулга өмсөх үлдэн талтай сайн улсуудын нэг тусрах нь аргагүй толгой дээр нь тавихаар завдтал Голдсбер харин дуулгыг гараар түлхэн зайлуулад "Хэрэггүй. Би өөрийнхөө малгайтай тулдна" гэснэн бүслүүртэн тогтоосон хайр сэтгэлийн бэлэг тэмдгийг зан "Энэ бэйли намайг юунаас ч илүү хамгаална. Өнөөдөр энд англи бүсгүйг дайрч доромжилсан болохоор бүсгүй хүний энэ бэйли өөрт минь өлзий болог. Саяын бүсгүйг доромжилсан энэ хүнийг би хашраахаалныг хашраана" гэд Скертийн эгдүүтэйгээр инээмсэглэн "Та наад хайр сэтгэлийн сайхан бэлэг тэмдэгтэй найдаад дими. Наадхай чинь би одоохон таны малгайнаас авч дуулганыхан оройд чимэг болгоно. Ингээд та ер нь ханаас яаж олж авсан бэлээ? Бүүмэд. Одоо харин зохих ёсороо минийх болно гэж бодож байна" гэгтэн тайвнаар "Таны хараахан болоогүй юмны талаар одоохондон олон тав юм яриад юу их вдэ" гэд доктогоор "Тэгтэн энэ сайхан бэлийг үнэхээр өөрийнх болох юмсан гэж тэсч ядаж байгаа тань хэрэлдэ. Ньюберний гармын тэнд гээсэн Баатрин хаан хоёр давируулыг өөр ямар нэг юмар орлуулах гэж бодох тань аргагүй" гэж ажиллаа. Ньюберний гарам. Энэ нэр усыг дуулсан Скертийн уур дахин шатлаа. Түүний бие конвейгоор толгойлуулан дайлаар мордоод тины голын тэндээс шившигтэйгээр эргэж зогтон бусдыгаан уруу татсан тэр 5,000 морин цэргийн нэг бөгөөд Английн цэрэг тинхүү айд сандарсандан тэдний араас ухаан жолоогүйд зугтсаар хаа байсан Йоркшир гүнгийн нутаг хүртэл ухарсан юм. Голдсбер өчигдөрч дэм будлын гадаа тэгж шившигтэйгээр ухарч зогтсон тухайг нь сануулсан бол өнөөдөр харин нутгийн энэ олны ихэнх нь энэ талбай руу хурцрээд байгаа цэргүүдийн ялангуяа далан дээрх асар дагуур зогсож байгаа нэртэй төртэй улсын нүүрэн дээр ингэж эрий цэргүй сануулсан явдал бол Скертийн хувьд басамжлуулан доромжлуулж үзээгүйгээр басамжлуулан доромжлуулсан хэрэг байлаа. Хамаг биеийн цус тарих толгойдон гарсан юм шиг баргар царайлан хоёр уруулан хөхөрсөн Ахмад хөмхий байдгаараа 100 "Өөдгүй юм уу хар чалчигч. Ингэж дураар анчалчдгийг чинь
Би одоохон болиулаад өгье. Ахмад Скертийн Бомбайд өөрийн болон эзэн хааны найснуудынхаас өөр хэний ч цус наалдаагүй юм. Одоохон чиний цусаар булагдах болно доо гэж занлаа. Голдспер жадан сунган эхлэе. Чамтай би цэцбулаа алдах гэж энд гарч ирээгүй. Цэцбулаа алдвал эзэн хааны эрхэм зарц Скертиг намайг лав дийлнэ байлгүй. Одоо харин зэр зэвсгээр ярилцъя. Та бэлнэ үү? Гэж хашгичаад болоогүй байна. Гэхдээ болоогүй байна. Энд чи юу гэсэн үг болж байна вэ? Гэж гайхлаа. Ахмад Скерти би морин цэргийн хүн. Тэмч болохоор явгаар тулддаггүй. Гэсэн Скерти Стапсын хан энэ хүн өөрийг тань үдсэн болохоор яаж тулдхан сонгох нь таны эрх шүү дээ Ахмад гэж дэмжигт нь морьтой тулдана гэд Голдсперийн тун их таашаасан янзтай эрхмүүдэд талархаж байгаагаа илэрхийлье. Ингэж хүсч байсан ёсоор минь болгоох юм гэж огт бодоогүй байсан юм. За тэгвэл эрхмүүдийн сонгосон ёсоор морьтой тулдъя. Гэхэд ойрхон зогсож байсан нэг цэрэгтэн морь бошуул морь яваад ир. Энэ муу санчуудыг бүгдийг эндээс зайлуул гэж бархирлаа. Энэ нь харин илүүцсэн тушаал байлаа. Тэр хоёрыг морьтой тулдах гэнэ гэж дуулсан улс амтан өөрсдөө нь тарж бутран шорон долонгийн наад хажууд шоргоолч шиг авирч харагдана. Дундад зууны чин зөрөгт ирсэн тэр үедээ л тэгтэл олон тохиолддоггүй байсан ер бишийн энэ өрсөлдөөнийг тухтайхан харахын тулд аль болохоор өндөрхөн газар олж гарах гэж хүн болгон бодсон хэрэг байлаа. 19-р бүлэг бэлтгэл. Эхэстэйцийн суудлын эзэлсэн овгор дээрх улс тулдах бүхэл бэлтгэлийг бусдаас дутуугүй сонирхон харцгааж байсан боловч хүн өөр бодолтой байлаа. Ахмадын жадтай Голдсперих хавирлдах үеэр Дороти дээрл тундаг бүжиг наадмаас хавьгүй сони юм үзхэн шиг байна. Миний ганц дуртай юм энэ. Санаандгүй байж байтал ийм сони юм болох гэж ингээд бид чинь жинхэнэ тулдаан харах юм биш байгаа да тамин гэж дуалдсан болов. Үүнийг дуулсан Лора Лавлейс өөрийн ирэхгүй давхын цочж зэмлэнгүй харан Дороти дээрл ахаа минь ийм болох гэж байхад ингэж хошигнж байж яаж таарах вэ? Таараа үннээсээ хэлээгүй үсттэй. Эн чинь амар зүйл шүү дээ. Гэв. Амар тусмал сонирн байхгүй юу да? Бяцхан Лавлейс минь хошигнсон хүн огт алга үнэн голоосоо ярьж байна. Хин нэгнийх нь цус урсаасаа гэж хүсэж байна гэж үү дээ. Урсвал урсчил байна биз? Ямар хамаа байгаа юм? Өөрийн минь юм уу? Найз нөхдөд маань нэгнийх л биш бол ямар хамаа байна? Тэр хоёр хүн та бид хоёрт ямар хамаатай юм бэ? Аль алийг таних биш? Муудалцсан бол үзэлцэл байг. Хин хэнийг аалж орхисон ч ямар хамаатай юм? Хүний өнөргүй амтан гэж бодсон Лора юу ч хэлгүй буруу харлаа. Марион Вэд тэр хоёрын яриаг дуулсан боловч доор талбайд болж байгаа зүйлд бүрэн автаад байсан учраас Дороти хүүхний айгүй муухай тэр үгсийг анзаарсангүй. Хардаж харамлаж байснаа ч мартаж орхиод хайр сэтгэл хүнийхэн төлөөл эмэн зовниж зүрх сэтгэл нь шимширэн өвдөж байлаа. Салгансан хоёр гараан элгэндээ наалдуулан уйлах нь холгүй хүн дүүдэн бурхан минь түүнийг алж орхих үедээ Яна Волтер минь хайртай минь очиж болиулж үз түүнд тэр хоёр тулдах хэрэггүй гэж хэлээч аав минь та ч гэсэн иймийг зөвшөөрөхгүй байгаа үсттэй тэгэхээр таал болиулж чадна гэж хоёулангаас нь гуйлаа. Волтер таньдаг улс авхай хүүхнүүдийг орхингон миний болиулж чаддаг ч юу л болдоо юу ч гэсэн очие тэхүү аваа. Голдсберг гой тэнд ганцаараа байна. Нөхрийн хэрэг болж магадгүй гэлээ. Хүүгийнхээ сайхан сэтгэлийг халуунаар дэмжсэн Мармадюк Вэдгой. Тэгээд хөөмэн. Энэ хүн хэн ямар хүн байлаач гэсэн өнөөдрийн хувьд манай зочин. Тэгээд ер нь харанхуй шинэ хээр хөдөө чамааг минь аюулаас аварсан хүн шүү дээ. Үнэхээр тулдах гэж байгаа юм болно. Миний хүү цаад хүнтэй адилхан нөхцөлтэй байлахыг бод. Энэ бол шудраг тулдаан болох ёстой гэлээ. Волтер гүйдэл дундан аваа та зовх хэрэггүй. Цаад цогтуу баг дарга нь хөндлөнгөөс оролцох гэж оролдвол түүнтэй би ярилцж болно. Өчигдрийнхөөс өөрөөр ярилцах болно гэх дуулдав. Хяа байсан хүүгийн олонний дундуур хэлсэндээ хүрэх зориг төгс зүсэн ороход араас нь бас хэдэн хүн дагсан.
хүүгийнхээс нь огт төр бодолтойгоор талбай руу зүтгэцгээсэн байж ч мэдхэлдэ. Дороти дууган их л учиртай намсхан "Хонгор Марио минь, ийм өрөвчгөн зан өөртөө зөхгүй юм байна. Юунд нь санаа зовсон бэ? Тэр хоёр ямар өөрөөсөө нэвж муудалцсан биш. Энэ улс амтны их л сүйд мэд болоод байгаа янзтай тэр сайхан эр танаас болж тулдах гэж байгаа хэрэг биш шүү дээ. Түүний төлөө хэн нэг хүн санаа зовдгон биш гэлээ гэхэд тэр хүн минийхээр бол үтсгэлэнт Марианна болж бүжгэлсэн би дэнсэл баймаар юм. Түүнд ерөн ч унаж гүйцээд байгаа янзтай. Тэгээд харин төлөв томоотой царайлах гэж ядаж байгааг нь яана. Одоохон гүйж очиод хүзүүдэд авахаас зайлахгүй шүү" гэлээ. Дороти дээрэлийн энэ үг өр зүрхийн хурц хутгаар зүсээд авах шиг л боллоо. Давхин эргэж аимшиг тулдаанд орж хэн хэнийгэн өнөөхөр талбай дээр хэрэн зогсож байгаа хоёр хүнийг хүрээлсэн олны тэнгисийн давлгаа шиг долгионцсон толгой дээрээс ширтлээ. Талбай дээр шавдган шавсан морин зэргүүдийн ган хуйг дуулга наранд гялдсан эгэлжирийн ховцхон нартай нутгийнхан дундаас онцгой содон харагдана. Марионы харц харин тэдэн дээр торж тогтлоггүй цаатах хэсэгхэн чөлөөн зогсож байгаа хэдэн хүн дээр туслаа. Тэнд Скерти баг даргынхан хамт Генри Голдспер бяцхан Жон аля гэлэн хэд дунд нь үдсгэлэнт Мариана бүсгүй зогсож байлаа. Ирчүүд дунд юугаан хийж байгаа хэрэг вэ? Тэгсэн чинь ухсхийн Голдспер нөгөө хүн хоёрын хоорондор орж зогсон Голдспер лөө гар сунгаж байгаа мөрөн дээр нь тавьж байгаа харагдхан тэр. Нэг юм хичээнгүйлэн гуйж байгаа янзтай. Тулалдхан болж үзгэж гуйж байгаа юм уу? Дик Дэнсийн охин юу н болоод ингэж Генри Голдсперийн явдал хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг вэ? Мариан өөрийн эрэхгүй ингэж бодсон боловч өөр хэн нэг хүн үүнийг мэдж орхихгүй гэхээс ясан хавталцжээ. Дороти дээрэлийн "Зөвдөө тулдах болтой шүү. Хин бүрэн зэр зэвсэг хоёуг дуулахтаа тулдах нь ёстой дог юм болох нэ. Хуучны хэрэн хэсэгч яруу найрагчдын сайн сайхан үеиг шиг юм болох нь" гэж баяр хөөр болоход Лора хажуугаас нь "Дороти минь, ийм юмд ингэж баяр хөөр болно гэдэг чинь юу гэсэн үг вэ?" гэж зэмлэвэ. Марион захирингуугаар "Болж үз" гэд инээж хөхөрсөр байсан Дороти мөрөн дээрээс базан авч ууртай харцаар эгцөөдөөсөн ширтэн "Дахиад иймэрхүү юм ярил тань та бид хоёр үерхээ болно байх шүү. Дээрэл хадагтай минь" гэлээ. Дороти дээрэл харин тохуурхангуй "Тийм үү? Тэгвэл би гэдэг амтан мөн ч хэцүүд нь байх та" гэв. Марион юу ч гэсэнгүй. Яг энэ үеэр Скерти өштэй хүндэн түүний малгай дээрх бээлийн талаар хорон үг хаяж байгаа дуулджээ. Хорон энэ үг хариуд нь наад хүний юу гэснийг дуулаад энэ хэний бээли байх нь вэ гэсэн бодол төрсөн үсгэлэнд Мариана бүсгүй өр зүрх шимширлээ. Ахмадын хорон муухай үг хариуд нь наад хүний юу гэснийг Мариан ведж дуулж "Миний бээли" гэж шивнэн борхон зүрхэн баяр таяа болигллаа. Тэгээд харин хоёр хүний мориндоо мордон тулдах талбайн гол руу ус хийцгээхийг хараад баяр хөөр нь айж түгшгэр солигдов. Эргэн тойронд нам жим боллоо. Хоёр тишийн салан давхилдсан мордийн туурай тажигнан далангийн налууг бүчин бүрхсэн улс амтан хөшсөн мэт болсон. Харчууд, хүүхнүүд хөгшин залуугүй амьсгаа даран нөгөө хоёр хүнээс нүд салгалгүй ширтцгээгээд байлаа. Дэвхрэгний дуу хүртэл тодхон дуулдаж байв. Хоёр хүний мориндон үсрэм мордож тулдах газар руугаан давхилдснаас хойш энхүү нам жим оргиод шалтай удаагүй дөнгөс саяхан л бэлтгэж улс амтан тэрэн дийлэн энэн дийлэн байх гэлцэн зарим нь бүр азарган дахиад зоддуулах гэж байгаа юм шиг мөрий тавьж байсан хэргэлтэй. Үзэгчдийн ихэнх нь хар морьтын талд байгаа нь эргэлзээгүй ч гэсэн тэр бүр бүгдээрээ түүнийг дийлээсэй гэж бодож байсангүй. Хар морьтыг ард түмний сайн нөхөр гэж нэг хэсэг нь зөнгөөрөө мэдж байсан. Энэ бол эзэрхэг ёс ноёрхож байсан тухайн үед тун их учир холбогдолтой зүйл байсан юм. Гэвч уулын мод урттай богинтой олон хүн сайнтай муутай гихчээр хаан эзэнтнийхэн өдөр бүр үйлддэг шудраг бос явдал дарлал доромжлыг юм чинээд бодохгүйгээр хүн төрлөختний нэрс төрд харш дорд муухай зүйл болох эзэн төрдөн үнэн ч байх үзэл бодолд автсан үгшэрмэл ойлголтон ягштал баримталдаг улс ч гэсэн цөөнгүй байв.
Тэмдэнч тэд морин цэргийн ахмадыг өөрсдийнхөө өмнө нь мэхэлзэж бөхөлж заншсан эзэн төрийнхөө төлөөний хүн гэж бодож байгаа. Энэ эзэн төр гэдэг нь амьд зогоодог талх шиг нь хэрэгтэй, ачтай буянтай бурхан Тэнгэрийн элч хэмээн мөнгөрүүлэн өргөмжилсөн хэмжээгүй эрэхт хаана гэсэн үг шүү дээ. Морин цэргийн ахмад найр наадамд хорон цугларсан бүх улсыг дайран дарамжилсан хэрэг боловч тэдний дунд морин цэргийн ахмадад уухаа ашгарахад бэлэн улс цөөнгүй байсан хэрэг. Голдсберийн ард түмний өмнөөс үзэлцэх гэж байгааг эргцүүлэн бодлоггүйгээр хар морьд дийлдээсээ билээ гэхэд тэд түрэн хашгиралдаж мэднэ гэсэн үг байлаа. Одоо харин иймэрхүү маргаан намжаад дуу шуугаан дарагдан айгүй анир чимээгүй оргин доохонтойх талбай дээр хоёр морьтой хүн амьдвэн тулдахын өмнөх муухай хардсаар хоёр биенийг хялалцсан зогсож байлаа. 20 дугаар бүлэг. Тулалдаан. Бүсгүй хүн үзэж харж байж чадмааргүй амар зүйл байлаа. Хөөрхий Лора Лавлейсийн дэсэлгүй гэрлүүгэн гүйхэд олон хүн түүнийг дуурайв. Дороти дээрэл шоолч хөхрөн буцаах гэж оролдсон боловч чадсангүй. Марион харин явсангүй. Айсандан амьд өгсөн хоёрын хооронд амтан зогсож байсан хэрн уг явдлаас нүд салгах чадал байсангүй. Модны сүудэрт зогсож байсан боловч талбайн хоёр захаас өөдөөдөөсөн сүртэйдэх хоёуг дуулга болсон хоёр хүнийг яг ширтсэн харцанд нь тодорсон айж цохолцсон байдлыг ямар ч өтгөн сүудэр халахлахааргүй харагдана. Бүрээчийн дайраад гэсэн дохио өгөхөд мордон ч ойлгосон мэт давируулж барилгүй эздийнхэн нэг адил алдах тулдахыг тэсэж ядан хүлээж байсан юм шиг хамрам тачигнуулан өөдөөдөөсөн ухс хийлээ. Жадаар тулалдав. Жадвал тэр үед гарбууг стооцвол морин цэргийн ганц зэвсэг байсан хэрэг л дээ. Гарбуугаар буудалцахгүй гэж тохирчээ. Жад сугалсан хоёр өөдөөдөөсөн морины хар хурдаар давхилаа. Скерти хааны төлөө гэж ашхран өөдөөс нь Голдсбер ард түмний төлөө хэмээн дайрав. Эхний уулзалтаар хэн гэмтсэнгүй. Гялалцсан хоёр жад хоёгтай тулгарч хоёр морин бөөр бөөрөөр шүргэлцэн эцэд нь зөв зүгээр зорилдон давхснаа мориныхон амыг тэр даруй эргүүлэн дахин дайралцав. Хүчтэй дайруулсан ахмадын морь арай унсангүй. Ааны хоёгтай тулгарсан жаднууд гялалцсан морьд нь хоёр тишгэн огл үсрэн салж давхилаа. Энэ удаад ч хэн хал бол хөргсөнгүй бололтой. Тэгтэл морьд нь догширч эцэд нь ч уур хилэн бадарсан янзтай 3 дахь удаагаан улаан галзуу юм шиг дайралцлаа. Хоёр морь хар ирчээрээ мөргөлдөн ган жаднууд хаврилдах, хоёг таржигнах сүртэй чимээ гарч өөрөөсөн чадaltaй тэмцэгчэд дайруулсан ахмадын морь хажуутиш холбосхийн хойд хоёр хөл дээрээ сун алдаж хар морь хажуугаар нь шууган өнгөртөл Голдсберийн малгай хийсэн арынхан зүлгэн дээр унлаа. Ялахгүй энэ явдал олны сэтгэлийг айгүй болгожээ. Нөгөө хүний давуу юм шиг харагдуулсан учраас Скертийн талынхан морин цэргийн ахмадад уухай хэмээн хашгиралцсан боловч тэр дорхон нь хар морьтод уухай гэсэн багталтай дуудсуур айтлаа. Голдсбер нүдэрмхэн зур мориныхон амыг эргүүлж дахиуд дундан жадныхан хурц үзүүрээр малгайхан өлгөн аваад өмсөж харагдав. Энэ явдал яахын зур болж өнгөрсөн учраас эсрэг хүн нь энэ хооронд эргэн дарж завдсангүй. Голдсберийн огтхонд сандраагүй овсгоотой энэ байдал нөхөд нь баяр багтал төрүүлж урмын дахин сэргээлээ. 4 дахь удаагийн уулзалт эцсийнх нь болов. Морьд нь бивисийг дахин дайрч унгах шахан жад хаврилдан эцэд нь энэ удаач хал боловгүй зөрлөө. Голдсбер харин дайснасаа юугаараа давуугаа мэдэн түүнийг ашиглахаар шийджээ. Бивисийг дайрсан хоёр морь зөрж давхингууд Голдсбер мориныхон амыг тэр дорн эргүүлэн дайсны араас харвсан сум шиг хөөлөө. Хар морьтын жад годолзуулан баяртайгаар хашгиран дайрахад итгэлт сайн хүлгэн ялалт өөрийн талд ирлээ гэж мэдсэн мэт эрвс архирах адил хангантал янцхаасан нь эзнийхэн уухайг төрөх шиг. Скерти эргэж нэг хараад аюул ойртож байгааг мэдэв. Мориныхон амыг эргүүлж яасан ч болохгүй. Яагаад гэвэл яг сунгасан жадны өөдөөс цээжин дэлгэж өгнө гэсэн үг байлаа. Чигээрийн зүхтаж аль болохоор холдох хэрэгтэй.
хөлөг морнын хурдан дөрвөн турайл үхлээс аварвал аварч чадах байлаа. Ингээд морион байдгаараа даврин хар хурдаараа зүхтав. Санаан дурамгүй ийм аргаар амин авч гарахаар шийдсэнийг шившигтэйгээр зүхтлаа гэж бодсон улс хулчгар амтан зүхтаж байгааг нь хараад хар морьтод уухай гэж хашгиралдав. Марион Вэйдийн дотор сайныг онгойж уртаар санаа алдлаа. Нүүр царайнд нь омог бардан байдлыг гэрэлтэн цэнхэрхэн хоёр нүд нь баясгалантай харцаар гялалзав. Зүрх сэтгэлийн эзэмдэх гавьяатай жинхэнэ баатар эрн жохом энхэн биш гэж юу? Хар хурдаараа хөөсөлдөж яваа хоёр морьтой хүнээс нүд салгалгүй ширтэн Голдсперийг дайснан одоохон гүйцээсээ билээ гэж тэсэлгүй хүсэн хүлээ зогслоо. Марион Вэйд хэнигэнд хармуу сандаг хатуу сэтгэлтэй хүн хэрхэвч биш боловч удаан хүлээхэн аргагүй энэ тулдааныг шалвхан дуусаасаа гэж бодож байсан хэрэг билээ. Ингэтлэн шаналх хугацаа нь баг үлдсэн. Тулдаан дуусах мөч тун ойртсон байжээ. Голдспероос цугтсан Ахмад морьныхон ачаар ам гарна гэж бодож байсан. Унсан хүлэг нь хурд хүчээрэн гайхагддаг цэвэр араб цусны унаг байсан хэрэг л дээ. Гэтэл харин араас нь араб удамын тэгтийн өөрийнхөөс нь хурдан хүчтэнхээтэй хүлэг хөөж явлаа. Ахмадын морь үнэхээр л харвсан сум шиг жирэж байсан боловч хар морь хойноос нь хавгүй их тэнхээтэй гараар хөвчлөн тавьсан сум шиг ойртож харагдана. Ийхүү уралдаж байгаа хоёр шиг жирэлцсээр толбайгаас гарч гуухтлан цэцэрлэгийн цорхойд орж ирсэн тэдний наранд галзах хоёг дуулаг ганжад уур хилэн бадарсан нүүр царайг харахад жирнийг уралдаж байгаа улс биш нь элтэй. Скерти аль болохоор холдох, овоо холдоод гэнтхэн эргэж эсрэг хүнийхэн өөдөөс халз дайрах санаатай байсан боловч ингэх арга даанч байсангүй. Голдсперийн жаднаас зайлж амжихгүйгэн холдох байтугай хариугүй гүйцэгдэх гэж байгаагаан мэдж явлаа. Улс амтан дахин дуу шуугүй болж эргэн тойронд тодорхой болоод байгаа аим шиг төгсгөл эрхийг хүлээсэн мэд айгүй намжим оргилоо. Хурд сорсон энэ уралдаанд Ахмад анханасаа ийм базаахгүй байдалд орсон. Одоо бүр хар морьны урд хоёр хөлийн туурай өөрийн морьны хойд хоёр туурайтай хавирлдж байгаа дуулдав. Ганц хоёрхан харайгаад л гүйцээд ирнэ гэсэн үг байлаа. Өштний жадны үзүүр 14-наас нь 10-атхан дохой зайтай гялзж харагдана. Тэгтэлч Голдспер эрс шийдэмгийгээр буужиг үгүй бол майнан унш гэж шаардаад адилхан шийдэмгий тэр ярихгүй. Ричард Скерти хизээч буужигч яваагүй юм. Энэ удаач гэж дуулдахт нь хүссэн чинь тэгвэл хүзүүгээрээ татаг. Гингүүт эмээл дээрэн тонгон морьныхон амыг татан давирсанд хар морь нь ганцхан цухроод буухтан Ахмадын морьтой зэрэгцсэн Голдсперийн жад галсхийн сонж харагдав. Улс амтэн уулга алдан Голдсперийн жаданд нэвт сүлбэгдсэн Ахмадын морьноос унахыг сэтгэл төгшин хүлээлээ. Тэр үеийн хуйг цээжин бие халахалхаас биш артал ямарч хаалт хамгаалтгүй байсан хэрэгэлтэй. Гэтэл харин хар морь цохроод буухтан урд хоёр хөлөөрөн хойд хөл дээрэн гიშгсэн учраас Ахмадын морь хажуу тийшин огл үсрээгүйсэн бол Скерти 14-наас нэвт жадлуулж таарах байсан. Морин тэгж зайлсан тулдан жадны хурц үзүүр баруун сугруу нь таарч ган хуйгийн сүвэвчтэй тулгарч Ахмадын алдсан жад тэр тэнд унж харагдлаа. Эмээл дээрээс хийжсэн эзнийхэн газар ойчход цулбууран чирсэн морин хангантал унгалдаад тоос татуулан давхиж одов. Голдспер морьноос үсрэн бууж очоод зүүн гараар Ахмадын захнаас атгаж баруун гар дахь жадаар дүрхэхэд яг бэлэн өршөөл гойхгүй бол үххэн бод гэж ашгараад Ахмадын сөнг дугаар байц гэж уншив гэснэн хараал тавин энэ удаа өөрийн тань хаз таарлаа. Амирш гихтэн гүйцхэн тэр гэж жадан хуйлан өөр юу ч хэлгүй орхин явлаа. Улс амтэн хэвгэрүү гүйлдэн бууцгааж дийлсэн ирийн эргэн тойрноос бүчин баяр хүрэгцгээж эхэлтэл олны дундаас улаан өнгийн даашинцтай бүсгүй гарч ирэн өмнө нь өвдөг сүгдэж багц цэцэг барилаа. Ахмадад басамжлуулж доромжлуулсан үдсгэлэнд Марианна бүсгүй үнэн голоос баярлаж талархснаа сэтгэл уйрам илэрхийлсэн энэ билээ. Энэ бүхнийг Марион Вэйдийн цэнхэрхэн хоёр
алдар дээрэмчин болж бүжиглсэн Уилл Вэлфордын ном ногоон хоёр нийлсэн дөрвөн нүд хардаж хармалсан харцаар ширтэж байсан хэрэгэлтэй. Соригт Робин хайр сэтгэлд бүсгүй Марианнагаан хэн нэгнээс ингэтэл харамлаж байсан гэж юу? Тэр бүсгүй цэцэг бэлгэлж түүнийг хэрхэн тосон авч явахыг Мариан Вэйд харжээ. Голдспер Марианнагийн гараас цэцгийг авч баяртай нэмсэглэн мэхийж байгаа харагдав. Инкээс биш яахав те гэсэн бодол Марианд даанч төрсөнгүй. Ухаан жолоогүй хардаж харамлсандан хачин болсон хүн улсанд нь мэдгэдэхгүйхэн доош бууж нэг ч удаа эргэж харлагүй гүйж харилаа. Ахмад Скерти цааш тулдаж чадахгүй болсон хэдий боловч шархан нэг их аюултай биш байлаа. Баруун гар нь гэмтэж тэрхэн үедэн мэдээгүй болжээ. Санаа сэтгэл нь шарханаас илүү зовоож байлаа. Тал талаас нь шавсан зэргүүд сониучулс хэн түүнийг зөндөн шиг байлгасан дээр өөрсдийн өрөвдөл эмгэнэл түнд ямар ч хэрэггүйг ууртай баргар царайгаар нь ойлгосон хэрэг. Төшиж тулан босгож зогт тусламж үзүүллээ. Шархтсан гарын гам бугуйвчаасан салган баг зэргийн баг эмч шарханыхын цусыг тогтоон бооход Скерти унсан газраа орхин Мармадюк Вэйдган нөхдийнхөн хамт зогсож байсан шорон далан дэш дуу шуугүй гэлдэрлээ. Авхаа хөөхнүүд аль хэдийнэ явцгаасан. Цус урссан явдлын дараа тоглоом наадман үргэлжлүүлэх хүсэлтэй хүн ганц ч гарсангүй. Харин Мармадюкхан яваагүй байгаа гол шалтгаан бол Ахмад Скертийн өөрөнд нь ямар хэрэг зоригтой морьсныг мэдэх гэсэн байв. Урилга заллаггүй гीचний өөрөн ирж учир явдлаа хэлж ярихыг хүлээлгүй өөрөн асууж мэдье гэж бодож байсан боловч Ахмадын ирж явааг хараад хүлээжээ. Гэрийн эзэнтэй уулз ярилцъя гэж бодсон түүний царайгаар илт байв. Тэгээд ч түүнийг эхэлж яриг гэж бодоод дуушгүй хүлээ зогслоо. Скерти далан дөхөж ирээд Мармадюк чаана байна уу? Хэмээн бүтүүлгэр сургалж дуулдав. Далангийн ингэрээр зогсож байсан нутгийн улсаас ингэж асуусан боловч наадуул нь Мармадюкхан өөрөн байж байгааг хараад тэр байна гэвэл юу ч бодох юм бэлээ гэсэнтэн юу ч гисэнгүй. Ахмадын асууж сурж байгаа эрээцээргүй байдалд эгдүүн хөрсөн Мармадюкхан өрөөнж тоож дуурсангүй. Тэгээд ч Скерти дахин асуулаа. Мармадюкхан тэгтэн дэссэнгүй. Тэр чинь энд байна. Мармадюк чинь би байна. Гэд тун сан хэрэг архин минь. Өөртөө дуулах учиртай нэг юм баньсан. Энэ олон хүний дэргэд өөртөө эвгүй байж болох юм. Тэхлээр ингэхт нь огт хэнэггүй. Аль таарлцсан болгонтой амжилаад байдаг хүн нь бэ бишээ. Над хэлмээр ярмаар юм байвал энэ улсын дэргэд хэлж ярьж болно гэв. Скерти даажгансан элт мэхийгээд Мармадюкхан таны таална мэдэг. Харин та бид хоёр хэн хэнийг нь танихгүй мэдэхгүй өдий хөрсөн явдал тун тоогүй хэрэг боловч эв хавгүй энэ байдал удахгүй өөр болж та бид хоёр дотн сайн нөхөд болцохоно гэж найдаж байна. Та тэгээд юу гэсэн ямар хэрэгээр яваа хүн болж байна вэ? Гэхдээ Мармадюкхан таныг найрсаг сайхан зантай хүн гэж бодож байна. Тэгээд ширн танаа цэцэрлэг тун сайхан орон гертэнч зайтай юм байна. Зэргүүд маань байр суусгүйдэхгүй юм шиг байна. Ингэхээр нэгдэр толгой оргодох болж байгаа та бид хоёр аяндан танилтал болж таарна байлгүй дээ. Гэв. Нэгдэр толгой оргодох болж байгаа гинэ. Та тоглож байна уу? Мармадюкхан минь. Гайх хэрэг юу байна? Танах шиг тогтоо сайхан айлд тухайн эдлэх нь байна гэж бодхоос баярлах минь аргагүй шүү дээ. Дөнгө саяхан зэгсэн сан шан хөртсөн хүн жаахан төлөв томоотой байвал зүгээрсэн дээ гэж игдүүцгэд. Ахмад Скерти өөрийнтэн сануулгах санаатай байгаа шиг өчүүхэн шалбархаг юм чэнэхэн бодхооргүй шархт харааныг болж явсан хүн. Мармадюкхан минь хоёулын дэми яриагаар цаг үрхэн болвол яасан юм? Бэ гэдэг хүн бүр өлбөрч унах нь цэргүүд маань өлсөж цангаж байгаа. Эдж ухаас болж татгалцахааргүй байна шүү. Гэхдээ та нарын эдж ухаас саад хийсэн хэн жалга. Эндээс 3 бэрийн зайтай дэм буудал бий гэв. Хажууханд минь байсаар байхад хол явахын хэрэг бидэнд юу байх вэ? Бидний дэм буудал тэр байна гэсэн Скерти ичгүр санжуургүй инээд алдан өмнөх толгоон орой дээр сүндэрлэн харагдаж байгаа Мармадюк Вэйдган шилтгэнийг заагаад эзнийг
Та болж үз. Учир нь олдохгүй юм ярихан бол. Над хэлж ярихан байвал түүнийг шуудхан хэлээд орих. Гэхэд нь таны төмөн зөв. Мармадюкгүй минь. Үндэнч ядарч байгаа хэлэхүү. Олон таван үгээр юу хийх вэ? Гэснэн дэд дарга руугаан эргэж баг дарга Ставс та эзэн хааны зарилгийг гаргаад энэ эрхэм хүнд уншиж сонсгож үз гэлээ. Хар мөртөөс хуйг дуулгаан буцаан авч өмсдгөн өмсөө зогсож байсан дэд дарга нь хуйгныхан доогуур гар ширгуулж хантаасны уутнаас том улаан лацтай дөрв нугалсан бичиг гаргаж лацыг ховхлон дэлгээд өндөр дуугаар инхүү уншлаа. Эзэн хаанаас эрхэмсэг Мармадюк Вэйдэд хаан бивэр Бекингем гүнгийн хошууны Белстро цэцэрлэгийн эзэн Мармадюк Вэйдийн үнэнчээр хүчин зүтгэдгийг үнэлэн үзэж өөрийн гэр оронд Ахмад Скертийн баг цэргийг эзэн хааны өөрийн цэргүүдийг төрийн албандан эргэн дуудах хэрэгтэй гэж үзхийг хүртэл байрлуулж байхыг даалгалаа. Эзэн хаан эх орон эзэн тэрдэн үнэнчээр зүтгэгч эрлэхэг зоригт дарга Скертийн ам биеийг найрсаг эзэн Мармадюк Вэйдэд даатгалаа. Энэ 1640 оны намрын адаг сарын хишиг өдөр цагаан ордноо мотрлон тамгаан дарав. Эзэн хаан Карл гэжээ.